За өнөөдөр засгийн газар шийдвэр гаргаад Монголын хөрөнгийн биржийг түшиглээд нүүрсээ зарна гэсэн ийм шийдвэрийг бол гаргалаа. За ингээд маргааш бас Эрдэс Монгол компани за 3 дуудлага худалдаагаар 21 харилцагч компанид за 3 удаагийн дуудлага худалдаагаар ойролцоогоор 130-40 мянган тонн нүүрс биржээр зархаар төлөвлөж байгаа. Энэ зархаж байгаа нүүрс маань 1 сарын нүүрс гэж ойлгож болно. За та бүхэн маш сайн мэдж байгаа. 7 сарын 1 гэхэд Монгол улсын нийт одоо нүүрсний за 36 сая тонн гэж үзвэл 12 сая тоннын юугаар биржээр зардаг болох зорилт тавьж манай яам ажиллаж байна. За 24 онд багтаад ер нь 50-60% хүрэх, 25 онд багтаад ер нь бүгдийн одоо бүх нүүрсүүдээ одоо 40 сая тонн бол 40 сая, 45 бол 45 сая тонн нүүрсээ биржээр зарах энэ одоо зорилтын төлөө одоо бүгд ажиллаж байна. Яагаад ингэж баг багаар нэмэгдэж байгаа? Яагаад бүгдийг зарж болохгүй байгаа гэдэг асуулт гарч ирнэ. Энэ асуултанд хариулах гол зүйл бол манай бомтын хүчин чадал байна. Одоо цагаан ад гэж юу вэ? За гашуун сухад гэж юу вэ? Та бүхэн бүгдээрээ сайн мэдээлэлтэй байгаа. Богны дээвэр, уртын дээвэр гэдэг энэ талд одоо олон мянган хүн бас ажлын байраар хангагдж байгаа. Тийм учраас бид нар алхамаар урагшилж одоо ямар ч байсан ил тод одоо чөлөө төрсөлдөөнийг одоо бусад улсын жишгийн дагуу биржээ жишг өгжүүлж нүүрсээ эхлээд ямар ч байсан одоо төрийн нүүрсний уурхаанууд ямар ч байсан биржээр нүүрсээ зардаг болно. За энэтэй зэрэгцээд төмрөө одоо жоншоо болж өгөл сисэ цаашдаа Монгол улсын экспортлж байгаа бүх металлыг биржээр зардаг болох юм хуультай байгаа. Гэтэ нэг дор нэг амьсгаагаар хийх боломж бол Монгол улсад байхгүй байна. Ойрын 3 жилдээ багтаад биржээр зарна. За сая одоо Нямбатар сайдын одоо хэлсэн сая засгийн газар гарсан энэ авилгалтай тэмцэгчил болгож зарлж байгаатаа бас энэ шийдвэр их уялдж байгаа. Мэдээж энэ одоо нүүрс гэдэг зүйлийг авилгал их дагалддаг. Та бүхэн маш өргөн мэдээлэлтэй байгаа. Эндээ хийж байгаа гэрээнүүд за орж байгаа хөрөнгө оруулалтууд шийдвэрлэж байгаа шийдвэрүүд ихэнх нь хардтал дагуулдаг янз янзын том асуудлуудтай байсан мэдж байгаа. Тийм ч учраас бид олон улсын жишгт нийцүүлж биржээр нүүрсээ зарах. За энэ биржийг хөрөнгөний биржийн доор явуулах энэ шийдвэр гаргасан. За гол давуу тал нь юу вэ гэвэл хэрвээ тусдаа бирж байгуулсан тохиолдолд одоо гаргаж ирсэн судалгаагаар бол ойролцоогоор 30 гаруй тэрбум төгрөг шаардж байгаа. Тэрнээс гадна хөрөнгө санхүү боловсон хүчин. Тийм ч учраас бид тэр одоо зүйлүүдийг хараад одоо юу гэдгийг даван тулаад шийдвэрлээд одоо хөрөнгөний биржийнхаа доор хийх нь зүйтэй гэсэн ийм шийдвэрийг засгийн газар гаргалаа.